Бүгд өдрийн өдрийн энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам гэдэг энэ яг энэ хог хаягдлын чиглэлээр бодлого гаргах ёстой яам гэж бодож байгаа. Тэгэд ажлын хэсэг Улаанжуулалтын хойгийн зэг дээр очиод ажиллахад нэг мэрэгчлэлтэн байна гэж ойлгосон доо. Тэр яг хилд салвд гэж байна уу? Яг хариуцсан тийм референт мэрэгчлэлтэн гэж байна уу? Нэгдүгээр тэрийг асууя. Тэгээд тэр хариуцсан яам дээр нь ерөнхийдөө ямар ч ойлголт байхгүй юм билээ шүү. Амьдралаас айгүй хол юм асуухаар ерөнхийдөө нэг өөрсдөө тийм өмөрсөн байдалтай билээ. Амьдрал дээр энэ чи өөрөө одоо яг өдөр тутам тулгамж байгаа маш хүндрэлтэй асуудал шүү дээ. Гэр ороолоос хогийг яаж татан төвлөрөөс тэр юу хогийн зүг рүү аваачдгийг, орон мань сууснаас яаж аваачдгийг тэгээ ялгаан ангилхан тэргээд ингээд ярих юм бол маш хүнд. Тэгээ энэ дээр нөгөө тогтоолын төсөл дээр бас нэг ганц нэг нэмэлт санал оруулах саналыг одоо бас тий нээлттэй баг тий ажлын хэсгийн дарагтаас санал болгож байгаа. Энэ зарим дүүргүүдээр иргэдийн бүлэг гэдээ гарсан юм аа. Дүүрэг болон хороодын нутаг дэвсгэрийн залгаа, зааг, эзэнгүй орхицсон тэр бүсүүдийн хогийг гаргаж цэвэрлдэг. За урамшууллын тэр дүүргийн иргэд дууралт төсөвдөрөө тавиа шийдчихсэн. Энэ үнэхээр бодиттой сайн ажиллахгүй. Тэгэхээр энийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ төрийн захиргааны байгууллагууд 21 аймаг 9 дүүрэг 330 сумын хэмжээнд тусгаад өгөх юм бол төсөвдөрөө тавиад энэ асуудлыг шийдэх бас боломжтой. Хүний хүч бас багтахгүй. Тэгэхээр энэ дээр одоо бас нэг шийдэл гаргаач гэдэг. За энэ орон нутгийн төсөвдөр бас тодорхой заалтуудыг оруулж яг хуульчилдаг юм уу төсөвдөр нэмэлт тавьж өгөхгүй бол тухайн одоо аймаг сум дүүргүүд одоо харилцан адилгүй яваад байгаа. Нэг загвар руу орохгүй л энэ бас тун төвөгтэй. Тэгээд олон гишүүд хэлж байгаа нийт одоо Монгол улсын нутаг дэвсгэр өөрөө юм хогон дарагцсан хүнд байдалтай байгаа. Одоо авж байгаа хамгийн сайн арга хэмжээ нь одоо нэг Улаанбаатар хотын тойрсон 2-3 хогийн зэг дээр үлэн Улаанбаатархан хогоо авчиж булдаг, бууршилдаг. За тэгээ нэг ландфилийн аргаар за тэгээд янз бүрийн хий ялгардаг гэдэг байгаа. Тэгээд хотын болон энэ байгаль орчны яамныхын хог шатаах, дахин боловсруулах, эрчим хүч гаргах энэ үйлдвэрлэлүүгээл яаралтай шилжих нь одоо хамгийн оновчтой. Өөр гарц гаргалаа байхгүй. Дандаа энэ одоо байгууллагын хэвлэр үн хогоо булаад бууршлаад байна гэж байхгүй. Дараачих нь гарах нь үр дагавар хор нөл маш. Тэгэхээр энэ одоо тэр шүүгийн шатанд явж байгаа тэр маргаантай байгаа зүйлүүдээ хот төр байгаа төслүүд маань яаралтай эцсэн шийдвэрлэж тэр хог шатааж дахин боловсруулж эрчим хүч гарах энэ одоо ажил руугаа шилжих зүйтэй гэсэн ийм саналыг одоо бас дахин бас илэрхийлсэн. Тэгээд ажлын хэсгийн дарагт хэлэхэд энэ иргэдийн бүлгийг энэ нийт одоо 21 аймаг 9 дүүрэг 330 сумын хэмжээнд одоо ажиллуулах ийм тогтоолын төсөл төр санал оруулж